жаахан үзүүлж байна. Үнэн ч найзууд. Эрт үрд цагт өхөр тэмээ нохой гурав сайхан нөхрөлдөг байж гинэ. Өхөр сайхан сэтгэлтэй, тэмээ тусархаг, нохой маш үнэн ч зантай юм санжээ. Тэр гурав өвөлч, зунж, өдөрч, шөнж, үргэлж хамт байж бүхэл зүйлийг хамтдаа хийцгэн. Ингэж дандаа хамт байдаг болоод ч тэрөө бие биедээ их хайртайгаас гадна нэг нэгнээ маш сайн ойлгоцгоодог гинэ. Янз бүрийн тоглоом тоглосоор байгаад тоглогч тоглоом үлдээгүй гурван найз нэг өдөр арай өөр сонирхолтой урд өмнө нь хийж үзээгүй зүйлийг хий гэж хүсэв. Гэтэл нохой голын захаас уулын орой хүртэл уралдаж хинэн төрүүлж оройд нь очихоо үзэцгээе гэж гинэ. Хоёр найзд нь ч сонирхолтой санагдаж тгий гэд шууд зөвшөөрцгөв. Нохой төрүүлэх санаатай аль болох дөт замыг сонгон явна хэмээн бодож хоёр найзаасаа төрүүлэн байдаг чадлаараа хурдлан давхина. Түүний араас тэмээ найз нь өхөрч мөн яаравчлан хөдлөлөө. Нэгэнд уралдаж байгаа болохоор цуг явж болохгүй гэж шийдэн тэр хоёр ч мөн салж явцгаалаа. Тэмээ өөлөөд авирч замаа мэдхгүй гайхан явж нэг газраа л тойрч эргээд баахан бодиллаа. Ингэж явж байгаад нэг өвгөнтөө таарлаа. Тэр өвгөнд тэмээ сайн байна уу? Би голын захаас уулын орой хүртэл найзуудтайгаа уралдаж хинэн төрүүлж оройд очихоо үзэхээр явж байгаа юм. Гэтэл тэгсэн би өөлөөд авирах замаа мэдхгүй нэг газраа тойрч бодлоод болдгүй. Та зам зааж өгч туслаач гэж гуйхад өвгөн хариудна. Надад ч бас хэн нэгний тусламж хэрэгтэй байна. Түлээ бэлтгэж яваад хөлн дээрээ мод унгааж өрөөсөн хөлөө бэртээчгээд явж чадахгүй сууж байлаа. Чи миний түлээг надтай хамт аваад явнаа гэвэл би чамд дуртаяа зам зааж өгнө. Цуг явъя гэж гинэ. Тэмээ уриалгахын зөвшөөрөөд тэр хоёр хамт явцгаалаа. Энэ зур өхөрч мөн адил урд явж үзээгүй газар тул төөрч бодилж явлаа. Ингэж яваад хэрэмтэй тааралдаж хэрэм би найзуудтай голын захаас уулын орой хүртэл уралдаж хинэн төрүүлж оройд очихоо үзэж байгаа юм. Тэгсэн би төөрчгөө замаа олдгүй. Туслаач найз минь гэж учир явдлаа хэлэн хэрэмнээс гуйж гинэ. Хэрэмч тэгэлгүй яах би чам туслая гэж уриалгахын зөвшөөрч модноос модонд үсрэн замын зааж өгсөөр уулын оройд саадгүй хүргэж өглөө. Болдсон газраа өхөр хамгийн түрүүнд ирж тэмээ хоёрт ирж харин нохой найз нь ирэлгүй нилээ дудлаа. Тэмээ өхөр хоёр найздаа санаа зовон өхөр нохой найз минь ямар удаж байна? Замд нь ямар нэг юм болоогүй байгаа да. Гэтэл тэмээ харин нөхө юу ч гэсэн хоёулаа жаахан хүлээе дээ гэж нилээн удаан хүлээсний эцэст нохойч ирлээ. Ийм сонирхолтой тоглоом тоглосондоо ихэд баярлан тэр гурав сэтгэл дүүрэн буцаж гэрийн зүг явцгаав. Ингэж явтал замд нь чон гарч ирэв. Чон хэдэн өдөр юм идсэнгүй өлсөж өгтгийн даваан дээр байсан тул баярлан ашгүй ингэж гидс гарах нэ гэж хэлэн тэр гурав руу араа шүдээ яр заалган архиран дайрав. Гурван найз айж байсан ч нэг нэгнээ хайж салж зүгтэлгүй харин ч улам бие биедээ ойртон зогсож эдэмхий хомхой саарл чоныг үсрэн ирэхэд өхөр хурц эврээрээ мөргөж тэмээ хатуу туурайгаараа дэвсэлж нохой хурц шүдээрээ хазаж хөдөлж чадахгүй болтол нь гимтээгээд зүгтэн одов. Ингээд ямар ч хүнд хэцүү үед нэг нэгнээ орхилгүй байнга хамт байж тусалж дэмждэг гурван найз үргэлж инээдхөөр адал явдлаар дүүрэн аз жаргалтай уйдаж ганцаардалгүй хөгшөртлөө нөхөрлсөн хിവэр амар сайхандаа жаргажээ.